Бяцхан уугийн түүх. Бяцхан усны үхэр тохиолдсон нэгэн түүхийг хуваалцъя. Эртээ урдын цагт уу хэмээх бяцхан усны үхэр аав ээжийн хамт аз жаргалтай амьдран суудаг байжээ. Тэрээр өдөр бүр цэцэрлэгтээ баяр хөөртэй явж, эргэн тойрондооч үргэлж хайр дүүрэн инээмсэглэл бэлгэлдэг байв. Ер нь бол аз жаргал дүүрэн бяцхан усны үхэр. Цэцэрлэг дээрээ найзуудтайгаа тоглож, зураг зурж, шин дуу бүжиг сурч, өдрийг үнэхээр хөгжилтэй зугаатай өнгөрөөдөг байлаа. Нэг гэвэн тэрээр ойр ойрхон ус уугаа мартчихдаг байлаа. Нэг өдөр усмаа багш нь түүнд ус уухыг сануулсан ч тэрээр тоглоомондоо автаад багшийнхаа үгийг тоосонгүй. Тэрээр "Миний ам цангаагүй байна" хэмээн хариулж үргэлжлүүлэн тоглосоор байлаа. Цэцэрлэгээ тараад гэртээ хайрсныхаа дараа ам нь маш их цангаж байгааг мэдрэв. Тэрээр унтахынхаа өмнө гүд хийтэл маш их хэмжээгээр ус уув. Их ус ууснаас болж гидсэн зүдээж инээдтэй бас хөвгчлөлтэй харагдаж байлаа. Шүн дундын үед гинэт уугийн бие нь тавгүйтэн сэрлээ. Тэрээр орондоо шээсний мэдээд ихэд ицсэн бөгөөд яагаад ийм зүйл тохиолдсныг нь ойлгосонгүй. Маргааш нь уугийн толгой эргэж ихэд ядарч сулдсан байв. Түүний царайн цохгор бас урд шөнийн явдлаасаа болж гунигтай харагдаж байлаа. Тэрээр урдын адил найзуудтайгаа тоглож бас хөгжилдөж чадсангүй. Өнөөхөл үргэлж баяр баясгалантай явдаг хөгжилтэй сэргэлэн ээлдэг хөөрхөн өөр болсон байв. Багш ус маань түүнээс яасныг нь асууж "Усаа уусна уу?" гэхэд толгойс ихсрэн "Мартчихсан байна" хэмээн суулхан дуугаар хариулав. Багш нь нүүр дүрэн инээмсэглэн "Өдөр бүр усыг багаар тогтмол уух нь эрүүл цаваа болгож найзуудтайгаа тоглох эрч хүчийг нь өгдөг юм шүү дээ" гэж түүнд хэлв. Гэртээ хараад өөрт нь юу тохиолдсон тухайгаа аав ээжтэй хэлв. Аав ээж нь ажил ихтэй үргэлж завгүй байдаг тул хүүгийнхээ ус уух дадалд анхаарал хандуулж чаддаггүй байв. Усмаа багшийн зөвлөгөөг сонсоод тэд усыг багаар тогтмол уух нь хүүгийнх нь эрүүл мэндэд ямар их ач тустай ойлголоо. Дараагийн өдөр нь усмаа багш нь ус уухын ач тусыг сайтар тайлбарлаж хүүхдүүдийг өөрийн усны савтай ирэхийг зөвлөв. Түүнээс хойш болон түүний найзууд тогтмол ус уудаг болсон бөгөөд уугийн нүүрэнд дахин инээмсэглэл тодорч найзуудтайгаа эрч хүч дүүрэн тоглодог болжээ. Дахиж орондоо шээгээгүй бөгөөд аав ээж нь ч бяцхан ууж тогтмол ус уух нь ямар их ач тустайг сайтар ойлгосон юм да.